Үндэсний хөгжлийн газар нь соёл урлагийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн этийн хөтөлбөртэй хамтран бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын баг хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 2001 онд Монгол улс үс нутгийн хөгжлийн бодлогоо их хурлаар батлуулсан байдаг. За энийг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд нь бол одоо 2015 он хугацаанд дуусаад ингээд бол шинээр боловсруулах шаардлага гарч байна. За дэлхийн доктортой хөгжлийн зорилтуудыг бол баталсан. Энийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улс 2030 он хүртэлх бодлогоо их хурлаар батлуулсан байгаа. Тэгэхээр одоо бол энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бол хаана одоо аль бүсэд ямар бүтээн байгуулалт хийх үү гэдэг энэ төлөвлөлтүүд нь их шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээнд дээр бол бид нар бодлого боловсруулахаас өмнө арга зүй дээр маш их анхаарах хэрэгтэй байна. Тодорхой нөөцийн төвлөрөлтөөр суурилсан орон зайн төвлөрлийг бий болгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол бид нар нэг аймгийн үйлдвэр тодорхой хэмжээний хэдэн тонн мах гаргаад нөөц нь дуусна. Тэгээд тэр дараа нь ажиллах хүч, боловсон хүчний асуудал, тэр үйлдвэрлэлийн одоо логистикийн асуудлууд, тэр үйлдвэрлэлийн зах зээлийн асуудал, маркетингийн асуудал нь яаж шийдвэрлэх юм бэ? Одоо тодорхой байхгүй. Тэгэхээр би өнөөдөр юу хийх гээд байгаа юм бэ? Бүссэн хөгжлийн бодлого. Бид нар бүссэн хөгжлийн бодлогыг орон зайн хувьд нь, орон зайн оновчлолын хувьд нь, орон зайн төвлөрлийн хувьд нь, орон зайн хөгжлийн тэр тодорхой төлөвлөлүүдийг бий болгох замаар бүссэн хөгжлийн бодлогыг авч үзэж байгаа. Тус суралт Оросын албаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Япон улсын эрдэмтэн судлаачид бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн орны жишээн дээр харьцуулан судалсан илтгэлүүд танилцуулж харилцсан санал солилцлоо. Мөн бүсчилсэн хөгжлийн чиглэлийн судалгаа, шинжилгээ хийдэг манай улсын тэргүүлэх эрдэмтэн судлаачид оролцож хилцүүлэг өрнүүллээ. Тоглох нь бол бид нар одоо жишээ нь Өмнөг аймаг одоо бүсчилсэн хөгжлийн бүрийн бид нар тэнд бол одоо манай оюутлогоо, томдлогоо тий эргээд газрын тосны үйлдвэрийг хавлах аж үйлдвэрийн одоо үйлдвэрийн орионыг бид нар Өмнөг аймагт одоо бий болгохоор ажиллаж байгаа. Мөн одоо Эрдэнэтотын хувьд бол Эрдэнэт үйлдвэрүүд өнгөрсөн 40 жилийн хугацаанд ажилласан цаашдаа 60 жилийн нөөцтэй оюутлогын бүх ажилчдыг бол өнөөдөр Эрдэнэтотод буюу Орхон аймагт бэлдэж байгаа. Тэгэхээр ягаад аж үйлдвэрийн одоо сургуулиудын орон Эрдэнэтот буюу Орхон аймагт барьж болохгүй гэж гэх мэтлэгээр бол одоо бид нар хүчилсэн байдлаар ажиллаж байгаа. Сая 3 дугаар төгслийн бодлого бол Монгол Улсын засгийн газар аль босоор зарласан. Энэ 3 дугаар төгслийн бодлого дээр бол бид нар одоо хөдөө аж ахуйн коридорыг бол бид нар аль босоор бол зарласан байгаа. Энэ нь өөрөө хөдөө аж ахуйн бүсийг бид нар яг хаана ямар коридороор хөгжүүлэх вэ, ямар бүсчилсэн байдлаар цаашдаа авч явах вэ гэдэг бол бас Монгол Улсын засгийн газраас аль босоор зарлаад явж байгаа. Уг арга хэмжээнд Улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, салбарын яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нар, бүх аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хилцээний дарга нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, ихтэй сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хвшлийн төлөөлөл зэрэг нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцсон юм а.